Мэдээлэл мэдэх наттай хамт өргөдөг найзуудынхаа ертөнцөө аялцгаая. Сайн байцгаана уу хүүхдүүдээ, үс мэдэх цэцэг хотхонд нэвтрүүлэг хийх байна. Одоо би зочноо танилцуулъя. Сод од 6 настай. За, сайн уу содоо? Сайн. Миний үжээс сургуульд орсон юм уу? Тий. Хизээ орсон? Бүр дээр. Бүр дээр үү? За, хэддүгээр ангийн тэгээд? 1-р. Тэгвэл их дээр үед орж тийм ээ сургуульд? Тийм байна. Аргагүй их удсан байна. Юу тэг ямар байна? Сургууль сайхан байна уу? Онцгүй байна уу? Сайхан. Юу сайхан байна? Хичээл нь. Хичээл нь үү? Бүх хичээл нь сайхан байна гэж үү? Тий. Муухай хичээл ерөөсөө байхгүй юу? Ямар Би гоё. нэрээ математиктай амар сайн. Миний үе сургуульд ороогүй гэж яагаад математикээр идэх юм бэ? Би мэддээ штэ. За тэгвэл Гэртээ тоо бодоо байж идэв ш. тийм үү? Таарын хин нь илүү тоо бодохыг нь үзэхгүй яах вэ? Тэгээ. Содод чадах уу? Чадна. За анхааралтай сонс хин дурдаа хэлэх нь үү? За юу. 5 дээр нэмэх нь 5. 10. Өө ямар хурдан хэлт юм бэ та хоёр. За жоохон хэцүү боллоо шүү тэгвэл. За 13 дээр нэмэх нь 12. 25. 15 штэ. Үгүй 25. 17-д бишээ ёо. 15 дээр нэмэх нь 12 байхгүй. Тэгэхээр 17. Тэгэлээ. Би 25 гэсэн. 25 гэсэн үү? Тий. За тэгвэл 25 зөв юм шиг байна содоо. Яагаад гэвэл штэ 10 дээр 10 нэмэхээр хэдөө? 5. Бишээ 10 дээр 10 нэмэхээр 20. Тэгэхээр чин 12 дээр 13 нэмэхээр чи 20-оос илүү л байж таарна шүү дээ. Тэгэхээр 25 зөв юм байна л да. Сайн байна уу мэдхэ. За одоо дахиад хэцүү шүү анхаараарай. За одоо тэгвэл ингэ. Тийм байл зүг байна. Тийм байна минийхөө. За 11-ээс асах нь 3. 11-ээс хасаад 3 гэхээр 11-ээс асах нь 3. 8. Содод. Надад тэр амар хэцүү. Амар хэцүү нөө. Ой 8. За 8 чи үнэхээр мундаг юм аа үл мэдхий. За яах вэ? Тэгтээ биш үү? Би яг үнийг хэлэхэд таяр надаар ингэ бодсон бол би чадахгүй. Тийм мундаг байгаа хөөхгүй таяр. За танад математикийн багш чи хэм бэ? Нэг л багш байгаа штэ математикийн багш, ангийн багш бүгд нэг үү? Хин гэдэг юм нэг багш. 90 багш. За 90 багш нь та хэдэд юу гэж байна? Хичээлээ өдөр болгон сайн давтаарай гэж байна үү? Эсвэл давтахгүй байжгаад нэг сайн нэг өдрөл давт гэж байна уу? Өдөр болгон сайн давтарай л гэж байгаа. Гэж байгаа юу? Яагаад гэж байгаа юм бол? Яагаад ихтэй хурдан сайжраад. Танаа ангийнхан мартаад байна уу? Юу мартаад байна? Ингээд заасан хичээлийн мартаад байгаа. Тийм учраас яах ёстой байх нь үл мэдхэ? Бүх өдөр хийн. Бүх өдөр хийн яг үнэ. Чи манай үл мэдэх нөгөө нэг шатар тоглодог байхгүй? Чи шатар тоглож байна уу? Тоглож байгаа нэг автаа тоглож байгаа. Өгчээс. Тэ өгцөн үү? Өгдөг нь яах вэ? Яаж байгаа юм бэ? Хожигдсан гэсэн үг. Хожигдсан гэсэн үг юм уу? Йоо, тэгээд гайгүй юу? Би нэрээ бүр юу 12 тэмцээнд орсон. Тэгээ 3 медальтай байх. Чи дараа нэг надад медалуудаа үзүүлээрэй заа юу. Чи нэвтрүүлэгтээ аваад ирэхгүй үзүүлээ л да бас хоёлоо тий найзуудаа. 3 медаль. Микрофонтой ойртчил бүр сайн. За, бүтэн сайн даваад ирэх үү? Тгий хоёлоо дараачих нэвтрүүлэгт аваад ирээ тийм ээ. 3 медаль бүгдийг аваад. Тийг минийхөө бүгдийг аваад ир. За манай содоочд дуулах уу, шүлэг унших уу? Эсвэл залах тазах уу? Шүлэг унших уу? Аншиг авцарсан уу нэрэ? Мэдэж гин үү? Мэдж байгаа. За тэгвэл шүлгийн сонсч хоёлаа найзынхаа. Тгий. За. Аргалын утаа бөргөөсөн малчны гэр төрсөн би атархээ нутга өвлгийн минь гэж боддог. Цэнхэр маань суунэлсэн алсын бараг ширтээд тэлгэр сайхан нутга сэтгэл багтам харахад үлээж байгаа сэлгэн үнсэж байгаа юм шиг өшөөлтэй жимгэр илээж байгаа юм шиг энэнгүй сайхан санагдахад элэг дөрвмэн давталж хосгүй байрын нөлмөс хойнуудын хүртээг. Мөн сайхан шүлэг шүү тий. Тэгвэл би наадхны чи уртын унших хөө. Яах юм би хоёлоо уншсан юм чи би чамайг мэддэг гэдгийг мэднэ л да. Манай үл мэдэх бүр цаашаа бүгдийг мэддэм байлээ. Бүр хэрэг хүн их орно хамгаас үнтэй гэдэг бас гэр тас нутгаа юу. Харин тийм ээ тий би мэднэ. Манай нөгөө багш яг энэ үрээд тэгээ баяж гэсэн үү? Тэгээ штэ тэр зөв. Тэрнээс цааш ингээд нөгөө цаас нь дуусч байгаа. Цаас нь дуусчаар тэгээ штэ яг тэгд
мэддэм Ой билээ. манай ээж надаа ингээ өдөр басах ингээ эхний хэдэн өдөр 8 байж байгаа 4 басаа. Заацсан уу? Ааха. За яах вэ? Тэгтээ яах вэ? Тэр заах вэ? Заавал бүгдийг нэг дор шийдлэх албагүй тий? Баба гарч шийдэхгүй. Яг юуны тухай чи яг шүлэг уншсан бэ содоо? Монгол хүний. Монгол хүний? Монгол хүн хаана үдээ? Би. Чи монгол хүн юм уу? Тий. За, өөр хаана байна монгол хүн? Хөдөн өдөл. Хөдөө möдөл байна уу? Хотод ерөөсөө монгол хүн алгуу. Бага. Хаа байна? Хараг зөндөл байгаа. Бараг зөндөө байгаа юу? Та монгол уу биш үү? Монгол. Мөн үү? Чи яаж мэдж байгаа монгол гэдгээ? Монголоор ярьж байгаа. Өөрөө монголоор ярьдаг болохоор. Зүйтэй. За өөр ягаад монгол гэж байгаа? Асуу юм бэ? Уучлаарай. За одоо чи ийм гоё носон цам зүмсчгэр чи халууцдаг байхгүй юу? Гадаад монгол сан завчираагүй. За яах вэ? Гадаад юу гэнэ миний хөө? Гадаад тэгээд энэс өөрөө шүр дэндүү хасан босч байна. Харин тийм ээ ч н ойлгосон. Монголоор юу гэнэ миний хөө? Гадаад юу гэсэн бэ? Гадаад монгол хоёр өөрөө ярьдаг болохоор монгол гадаад монгол хоёр хүн өөрөөр ярьдаг болохоор ялгаж байгаа юм байна. Зөв үл мэдхээ. Өөр ер нь хүнийг яагаад монгол гэж хэлж байгаа нь чиний тайлбарлаа да. За монголоор ярьдаг өөр үл мэдхээ. Ямар ч хүн ямар ч хэзээр ярьж болсон. Тэгтээ тэр хэзээ заавал сурсан байх ёстой. Тийм зөв сайн байна. Гэхдээ яагаад чи монгол хүн юм бэ гэдгийг яаж мэдх юм бэ л гэж би асуугаад байна. Яагаад тэгэхээр Монголд төрсөн Монгол Монгол төрсөн юм уу? За Монгол хаана байна? Энэ гэхээр ямар хаана байд юм болоо? Энд биш үү? Яг чиний байгаа газар Монгол уу? Өөр хаана өөр гадаад улс орн байдаг үлээ сододоо? Орос байдаг, Хятад байдаг, Солонгос байдаг. Солонгос байдаг зүйтэй. Бас Канада. Пукет байдаг. Канада, Украин, тэгснэ Чиз, Бразил, Аргентин. Чи ямар хэцүүцэн улс мэддэм бэ? Тайван. Чи мэдчихнэ сододоо юм мэдж байгаа юу? Бүгднийг хэлэх гэхээр үйл мэдэх төрүүлээд хэлээ. Харин тийм ээ үл мэдгээ чи найсгаа нэг жоохон бодоод чи төрүүлээд нэг найзаараа хэлүүлэл дэж зочноороо. Твиттер чин зочин хүлээн авдаг улсууд ахгүй тэгэхээр зочныхоо хүндлээд эхлээд зочноороо хэлүүлээд тэгээд дараа нь хоёлаа ярих хэрэгтэй байхгүй юу? Ойлгосноо үл мэдгээ. Чи чин өмнө нь содод шиг нөгөө зочин байсан санаж байгаа биз? Одоо бол чи чин энэ гэрийн эзэн болсон штэ үл мэдгээ. Тэм учраас зочноо хүндлэн тэ сододоо хүндлэн гэснээс чи олон найзтай юу? Найзтай. За ямар найзтай? Хэд найзтай? Бараг ангийнхан бүгдээр нь тэ найз юм уу? За найз гэж ямар хүнийг хэлдэг содод? Би 90 найзтай бүр. Нэрээ юу? Хэлэх юм бол тэгвэл нэвтрүүлгийн хугацаа дуусчих юм байна, тийм үү? За найз гэж ямар хүнийг хэлдэг сододоо? Бас бодоод үзэх юм уу? Үл мэдэх юу гэж бодож байна? За чи сайн байна, чи яг зөв ойлгосон байна. Өөртөө юу жацуу тийм өөртөө гоё харьцаж байгаа. Тэгээд өөртөө гоё харьцаад хамтдаа тоглох уу гэж асуугаад гоё юм асууж байгаа. За тэр зөв сододоо. Зөв. За. Миний үчин тэгээд гэртээ бол дөрүүлээ байд юм байна, тийм ээ? За хоёул гэрийнхнийгээ нэг танилцчих. Танах тавуулаа олох гэж байгаа яг үнэ. Ээж, аав, ане. За аавын ингэдэ. Эрдэнэт. Ээж нь ингэдэ. Мөгтдөг. Аавч нь ямар ажил хийдэ? Ээж одоохондоо нэг дэлгүүр нээх гээл бэлтэж байгаа. Энэ аав бол цагдаагийн газарт ажилладаг. За дэлгүүрээ нээх гээд ямар дэлгүүр нээх гээд бэлдэж чинь ээж нь? Икера. Ямар юм аа? Икера гэдэг дэлгүүр юм уу? Юу зарлах юм? Нилээ бол юм уу? За жишээ нь баг ширээ сандал маатал. Өөр тийм том уу? Чи микрофон лугаа яриарай. Сододоо. Тавилга мөн үү? За. Аав нь хаана ажилладаг гинэ үл мэдхээ? Цагдаад. За цагдаа гэж ямар газар вэ? Цагдаа би хийчихгүй. За тэг чи хэлж. Цагдаа замын цагдаа гэж байдیں۔ Тэгээд юу бас ямар цагдаа байдیں۔ Бас юу байдیں۔ Тийм муу зүйлс хийж байгаа хүмүүсийг байсуулдаг тийм цагдаа байдیں۔ За танах аль нь юм бэ? Манай хоо прокурор. Прокурор юм уу? Прокурор чи. Тэгэхээр би нөгөө гарч мурдгүй бол нэг ажилтна. Гарч мардгүй. Уг нь бол цагдаа гардаг штэ тий. Прокурор болохоор гардаг юм уу? Ингээд хурал мурал хийгээд сууждаг. Хурал хийгээд сууждаг. Юуны тухай хуралдтай юм бол? Сайн мэдгүй. Юу гэж бодож байна вэ мэдгээ? Прокурор юу идэ? Микрофонд. Ингэдэг байх юу? Бүгдээрээ муу зүйл хийж байгаа хүмүүсийг бариад юу? Шийдэх ёстой шүү. Гэдүү? Яаж энийг хийх вэ? Хоорондоо ярьж идэм байх зүг.
Хурлаа хийгээд. За. Тэгээ танаа тийм прокурорууд ч одоо цагдаа шиг буу энэ төр байх уу байхгүй юу? Байгаа юу? Хоо үлмэнтгэ. Буу байдаг гэж шүү дээ. Ямар буу вэ? Нийлэн баг зэвсгэнүүд нь л нэг савандаа л хийдэг. Тэгэл утгуудаа л ил ингээд тэрэн дээрээ савн дээрээ тавьсан байдаг. Хутгуудаа. Тийм олон хутга байд юм уу? Ямар хутга байх вэ? Мараг хамгийн жижигнээсээ эхлээд томордог. За тэр хутгаар яад юм бол прокурор? Хөөе нэрээ хутгаараа ингэж байсан шүү дээ. Хутгаа гаргаж ирээ хүмүүс рүү мод ус хийж байгаа хүмүүс рүү ингэ шидээд. Юу гэжтэй эн чин өрөөнд дотор хурал хийгээ сууж байгаа хүн штэ эн чин. Юу хутгаа гаргаж ирээд мууз хийж байгаа хүн лөө. Тийхий нөгөө ингээд өөрийг нь ингэж аалж малах байгаа юм амтныг л дайрш. За ойлголоо. Өөрийг нь тэр ажил хийгээгүй явж яхад нь ингээд нөгөө амтан тэгээ өөр ингээ алах гэдэг үйл тэрийг хэрэглэх юм байна зүг үү? Аав нь хутга тэгээ яаж хэрэглэх вэ? Сайн хэрэглэдэг үү? Сайн. Чи яаж мэдэж? Яа тэгвэл аав нөгөө өмнө нэг ингээд хутгаар ингээд дандаа л ингээд мах ингээд зүсээд байдаг гэсэн. Махыг өстэй амар зүсгөө. Яа зүсгөө? Барыг хүү. Ингээ мах байж идэхгүй тийм ингээ мах байж идэв тэгэнгүүт. За чиний таквондо хийж байгаа юм шиг аав нь хутгийг ингэж гоё хэрглэж чадах уу? За чи таквондо хийжээ сурцсан. Сургуульд орсноос л хойш шууд сурсан. Тийм үү, таквондо гэж юу гэдэг мэдхүү үл мэдхээ. Таквондо юу? Нүцгэн тэгээ нэг цагаан хувцастай тэгээ бүстэй. Хөл нүцгэн цагаан хувцастай тэгээ бүстэй мөн үү? Мөн гэхдээ гол нөгөө өшгөл зөхил даадаг. Өшгөлөө тэгээ цохилд даад юм уу? Цохилд даана гэж яахыг хэлдэг. Заах юм уу? Чи тэ хэнийг зохих вэ? Ингээд өөрийгөө хамгаалах гад ингээд заана. Цохих юм уу? Тэгээ хүнийг өвтгчүүл яана? Уйлуул яах вэ? Үгүй ингээд угаасаа тэр чин тийм юу том гимцтэй тийм том болоод ингээд том болоод хүнтэй ингээд хүн ингээд өөрийг ингээд зодохгоо зэхгөө тэгвэл тэртээ ингээд тулдаа тэгээ биеэ голн сэ хамгаалж маамгаална. Чи тэгээ яах гэж таквондо сурж байгааг нэ ер нь? Том босоод хүн зодуулахгүй тул. Нөгөө ингээ өөрийгөө гимтэхгүй тэгээ хүн зодуулахгүй тулд юм уу? Зүгээр хүн зодуулахгүй зүгээр байж болдгоо юм уу? Заавал таквондо мэддэг байж хүн зодуулахгүй байх юм уу л мэдхээ. Тин ингээд өөрийгөө зодгоод бүр ингээ зодгоол ирээл. Тийм үү? Тэг ер нь тэгж гин үү? Та нарын ангид энтер зодох гээд ирээд байгаа хүн байна уу ер нь танаа? Байхгүй. Гайгүй юу? Бүх ангийнхандаа бүгдэнтэй найз болохоор нөө зодох хүн байхгүй юу? Зодох хүн байхгүй. Үл мэдхийг яаж юм миний хөө микрофонда яар та? Өмнө нь намайг босооноёнд байхад Амстердамда надтай намайг босгож байгаа зодсдох гээд байдаг гэсэн. За тэгэхээр миний хөө яасан? Зодлуулсан уу гайгүй юу? Гэхдээ өөдөөс нь ингээс хайсан ш. Ингээ сайсан уу? Чи бас таквондо чаддсан юм уу? Үгүй зүгээр ингэж байгаас суугаа хайсан. За тэгсэн чи яасан? Алдар. Алдар чин нөгөө юун дээрээ худаасан юун дээр унаад биес назаа суужсэн. Тэгсэн үү? За. Би шатрынхаа сандалтыг суцсан. За чи тэгээд ер нь бас манай содод шиг ийм янз бүрийн хүүхдүүд таквондо эдгээр сурах ёстой гэж бодож гин үү? Яг ингээл цогч болд юм чи нэг шиг тэгэл цогчих юм уу? Чи сурыг гэж бодож гин үү? Үгүй юу ер нь таквондог. Шатар байхтал болох уу? Үгүй би чинь ялж явахдаа амар хичээстэй. Тэгэхээр төгсөр хууртай, шатартай тэгээд шатар нь ороо таардаг, эсвэл өдөр таардаг. Өдөр орхон бас ороо үгүй ороо орхон бас бүр ороо. Хөөрхий. Ороо орно гэж байхгүй. За яг хөө тэгээд одоо ангийн тим сахилгагүй найз байзууд бас байдаг л да. Хүш танаа ингэж одоо хөөрхөө огоход бол одоо зөндөө байгаа юм байна тийм үү? За их итгэлтэйгэр нүдэ хэмжих чинь. За хин гэдэг өөрхөө охин байна. Алуу надад нэрлээд. Сайн микрофон дуугаа сайн нэрлээрээ. Цэлмүнэ гийгүүлэн. За цэлмүнэ гийгүүлэн. Нартужин. За нартужин өөр. Эсүү.
Сэлмүүнээ гийгүүлэн нартужин эсүү юм уу? Тэгээд засан дээ. Тэгээд цасан да. Чи шүрээг яагаад юусэн нэрлэхгүй байгаа юм? Шүрээд нөгөө номт наранд орсон. Танаа ангид биш болцсон юм уу? Уг нь танаа ангид байсан юм уу? Чи ч өөрөө чиний найз охин байсан биз дээ. Уул нь цэцэрлэгтэй битүүр хамгийн сайн найзууд байсан гэсэн. Одоо нөгөө ингээд салцсан болохоор битүүр ингээд заавал бид тэр тоцгонд нь очиж яаж уулзгаар олцсон болохоор нөгөө хаяа очиод уулзж байгаа. Тэгээ болцсон уу одоо найзлахаа? Блог. Чиний найз охин муу юм уу? Эсвэл гийгүүлийн цэцэндээ нартужин интраас өөр найз охин сонгохоор болчихоо? Ямар вэ? Боддоо. Шүрээ самын дэн гэж бодчих. Хамгийн дээр шүрээ нөө. Тэгээ одоо яах байлаа? Шүрээгийн сонгоор санагдчих байгаа надад. Тэгээ одоо хоёлаа тэгээд олигтой олон удаа уулзч чадахгүй болох гэдэг шүү дээ ер нь тийм үү? Тэгээ шүрээгийн ангид чи бас хөөрхөн хөвгүүд байгаа да. Тэгж гинүү? Хөөрхөн хөвгүүд байгаа да шүрээгийн ангид. Тэгээд чамтай найзлын нүү өөр хөөрхөн хөвгүн байна гинүү? Бараг нөгөө өөр тэмцээн бас нөгөө өвшөө найзууд минь тэрнтэй хамт орсон болохоор тэмдээ бас байгаад жоо нөгөө гонилахгүй байгаа юм бэл. Гунигалахгүй байна уу? Ер нь бол өөр хүүдүүд байхгүйсэн бол гунигалахаар байсан байна тийм ээ. Үйлж ийн гинүү гайгүй гинүү? Гайгүй гэсэн. Таартай уулзгаараа юу ярих уу? Зөндөө мэндарк. Юуны тухай ярих уу жишээ нь? Жишээ нөгөө нийгэм харуулах найзтайгаа л ярьц. Байзалда битэрийн гоё найз охин ярьж байгаа чинь. Нийгэм харуулъя. Энэ жижигхэн бацаанууд ингээ юм ойлгодгүй байхгүй юм гоё сэдв ярьж байгаа тий. За харуул. Сүмбэр. За. Тэгж яагаад юм босч. За ойлголоо. Сүмбэр уул гинэ. Чи сүмбэр уул сонирхдаггүй. Үгүй. Технээсээ бид хоёр бол шүрээгийн тухай ярмаар байна шүү дээ. Чи ойлгож гин үү? Домог. Танаа ангид хөөрхөн шүрээ энтер байхгүй юу? Байхгүй. Хөөрхөн охин байна уу танаа ангид? Байхгүй. Нэг ч хөөрхөн охин байхгүй юм уу? Тэр эдний ангид 5 хөөрхөн охин байна шүү дээ. Танаа ангид бүр нэг ч байхгүй юм уу? Галз байгаа. Хин. Баянсам. За, Баянламтай найзалж болж гин үү? Манай сод од шиг. Угаасаа манай шатрын найз. Тэгээ та хоёр найзтахаараа яах вэ? Хоёулаа шатар тоглох уу? Хамгийн ихэнд тэр клубд ороход тоглож байсан. За, одоо яаж гин? Одоо өөр хоёр өрөөнд суудаг болсон. Тэгээ та бас тарахгүй байна уу? Бас уулзахгүй байна уу? Юу, тарахтаас үзэж байгаа. Тэгээ миний хүнийг мэдлж гин үү ямар ч байсан. За. Тэгэд найзлах бол болоог байгаа юм тийм ээ. Зөв үү? Чи сүмбэр уулаа тоглож исэн л дээр нөө чамд бол. За. Хурлаа онцгой яри. Онцг хин таалах юм онцгой. Би. За, болох уу? Болий. За, болий. Иесус. Та Иесус гэдэг юм байхгүй. Микрофон руугаа ойртоод хэл. За. Надад хоёр ансуугаа ш. За, тийм л дээ. Тэгтээ чи ойртоод хэлээ. Чиний яриа чи надад энэ сонсогдохгүй байгаа байхгүй. За, хэл. Ам гэдэг чи үгж байгаа юм бол. Онцг хэлээд байгаа юм уу яагаад байгаа? Марцоо нөөч би гэж мартчтээ ингээд. Санжин. За. Гизгэн гадаа гидсэн шороонд. Гизэг нь гадаа гидсэн шороонд гинэ. Ингээ гизэг вэ штэ. Гизэг гэж мэдэж гин үү? Танаа содынгүй ихчд байгаа юу гизэг? Тийм. Гизэг нь болохоор гадаа гарцсан. Гидсэн вэ штэ содынгүй ихчих нь гидсэн нь болохоор шороонд байж байгаа байхгүй юу? Тэр юу вэ? Гинэ. Ямар хэцүү юм бэ? Йоо, математикийн хичээлээс хэцүү юм аа үл мэдхээ. Бачи би ингээд жоо хоёлоо төхүүлж өгье дөхөө сододод. За. Ямар ч байсан иддэг юм. Ямар ч байсан иддэг юм. Ногоо биш үү? Ногоо. Бараг мөн шүү. За. Ямар ногоо байдаг лээ? Ингээ ийм гизэгтэй мөртлөөс шороон дотор байдаг ногоо юм биш. Таар микрофонтой ойртолтой би ганцаараа л ойртодох юм. Юу байж болох вэ? За, бод. Би чамд юу хаадаг гэж заяа. Нөгөө нэг би тэгтээ зөв тааж гэнэ үү? Буруу байна уу? Зөв байна уу? Нөгөө нэг юу? Ер нь хэлчих юм уу би? Юу? Сонгоно. Үгүй манжин. Манжин юм биш дээ. Чи манжин гэж мэдэж гин үү? Мэдчихэ. Манжины нөгөө доотлох нь ороод дээдлийн нөгөө хэсэг нь гарчна. Тий. За, гизг нь хаана байх нь манжингийн? Гизг нь нөгөө гадаа байх нь тий. Тэр нэг том гизс нь хаана байх нь? Наадах чинь бүр юу штт. Бүр юу дүүдүү гэдэг номны юу хоёр нэмэх гэдэг номных шүү дээ. Тэгээ юу гэсэн? Та хоёр ийм таахгүй байхтай яд ингэж юу? Яах вэ би тэр? Ургаатай юм байж. Амархан онцг асуудаг. Харин за тийг айгүй амархан онцг гинэ. За анхааралтай сонсоорой үл бид. Чамд байгаа чи хэлнэ. Одоо чи энийг яаж таах уу гэдгээ бод. За хэл. Араг сэгсэх. Өө араг сэгсэх. Өө
Үу гинэ. Наадхыг чинь би сая бэлсэн байсан ш. Бэлдсэн байхгүй юу манай найз. Тэгсэн чинь байдгүй. За тэгвэл болж байна. Одоо дахиад тийг сонсох уу энсэг. Чамд байгаа юу сод одоо? Бодик соннотоос санаал болно да. Санаал болно доо. За чи санаж байгаа юу? Бас мартсан юм уу? Үгүй юу тэр дараагийн хүүхдээр зүүн Яг үнэн. За дараагийн хүүхдээр тий. Тэр нь зөв юм байна. За тэгвэл сод одоо нэг юм Явж байсан ийм амьсаг түнтгэр өгөн төмөн жаттай. За тэр үе түнтгэр өвгөн төмөн жадтай. Танаа аавын ингээд худах шиг юм жаднууд ингээд гэл ингээд нэг түнтгэр өвгөн дээр. Гачим би бас мэдхэл байна. Гэтэ хариун энэ мартаа. Яас ийцэн юм бэ? Уг нь бол мэдэн гэтээ хариуг нь мартсан. Яах вэ мэдхээ? Дөхөөсгөө амтэн. Амтан гинэ. Ийм түнтгэр баахан жадтай хатгадаг. Санаж байна. Мөн үү? Яа, онц. Сайн байна. За содонгуу их чинь нэрээ сайн уу? Бинес масгатай тэр юу вэ? Үл мэдхий. Чи дахиад таалгачихж байгаа юм уу? Тийм. Бинес малгайтай мөг. Йой, би өө шууд тааж байгаа сте. Хоёр нэмхийн номон дээр байдаг имийг би арайч нэг таах байлгүй дээ, тий? Энэ 3 нэмэх юм уу? 3 нэмхийн номон дээр байсан юм уу? За содингүү игчтэй минь дүргээрээ заа юу. Яа чи санаж гэнэ сод ингүүг үл мэдхээ. За юу гэж ямар хүн байсан нэг мэдж байгаа мó чи? Мэдж байгаа. За яасан? Телевиз дээр орсон. Телевиз дээр орсон тий? Нандингийн дараа байсан. Тий харин нэг нандингийн дараа л байсан баг. Сод ингүү та хоёр яаж ин тэгээд гэртээ юу хийж ин? Нөгөө өгсөн момент будаал. Өгсөн номыг будсан уу чи? Ааха. За. Тэгээ та хоёр ер нь хэр найрамдалтай вэ? Хоорондоо муудах уу гайгүй юу? Гайгүй. Ер нь гэхдээ ихчтэй байх ямар байна? Ихчтэйсэн дээр нөө ахтай байсан дээр нөө? Хараг ахан л гэхдээ ихчтэй ахаар арай гоё хөвжөлтэй ахтай ахаар зүгээр ах нь бол уцаа оролдоо лифтэн гэж бодчих. Тийм үү? Чи тийм уцаа оролдоо лифтж байгаа ахыг харсан уу? Харж байгаа. Хаана харсан? Манай нөгөө том ах минь зүгээр шууд уцаа оролдоо л орон дээр хөвцөж. Ахтар тэгдэл байхгүй те? Бас аав нар бас ээж нар. Аав нар бас ээж нар. Танаа аав яаж ийн гинөө? Манай аав ингэдэж дандаа юу ингэдэг юу барыг дандаа нойз орсоо шүү гэж юу чацгаадаас багаас чилдэж. Уцаа оролдоод уу? Тэгсэн ирнээсээ. Тэгээд бас юу би унцаа шүү гэж амар олон цаг унтсан ш. Наауд нэрэ тэгнэ. Ер нь ахтай байсанс ихчтэй байсан дээр юм байна заа юу. Юу зүгээр байхдаа бас дандаа нэг бодон дээр суугаас уцаа ордоос юм төгсөөс ээжидэг ш. Танаа авч ирэн гэрээ ажил хийд юм уу? Цөөн зайжс гэдэг. Цөөн гэдэг ажил хийдэг. За болж илэн. Тэр ч бас чухал ажил те. Танаа бас тийхүү. Уцаа оролдоо хөвчин үдэ шараад. Прокурор ажиллаа хийж дуусчаал. Шууд ажиллаа хийж дуусчаал. Шууд нөгөө ингээд мэдээ үзэл байж. Мэдээ үзэл байж гэнэ. Зураг үзэл. Ааха. Тэгээд за тэг гэрээ ажил хийж гэнэ аав нь. Хийж байгаа дөө. Тэгээд бас аав ээж мал ээжиг байхгүй тийгээд. Бас мундаг юм байна те. Ааха. Тэгээ зарим хүмүүс тэгээ бас ээжиг байхгүй ажил мэж хийж лээд юм байна те үл мэдхээ. Аавдаа хэлээрээ. Ер нь бол одоо их уцарлж шүү энтергээ хэлээрээ заа юу. Загинс нөө чи аавыгаа ер нь? Үгүй. Яад? Ээж загнаад байгаа. Ээж загинж яхад чи загнаад хэрэггүй шүү дээ тийм ээ. Тий нэг нь л загнахад болно ш. За. Ингээд нэвтрүүлэгт орсон найздаа баярлалаа. Ихчтэй минь түргээрээ заа юу. За үл мэдхээ бэлгээ хэл. Ямар бэлэг байгаа юм чам? Ихсэд Батосоо хэлчих үү? Ихсэд үү? За тэг ихсэд Батосоо хэлчих. За Батосын ах эгчнээс нь амтд зармаг бэлсгэж байна. Аха. Би чамд чиний нүгэн дээр чи нэмээд хэлээ. Бүр ямар зармаг гэж Батосын ах эгчнэр нь бүр юм бялуун зармаг дүүнэртэй хамсуулна гэж авцарсан. Тий. Тэгээд ингээд бүр тэгжээлээ. Хүй бялуучин зүгээр бялуучин ингээд нөгөө хийчгээр хөрөгчөнд ингээ хийгээд хэдэн хоног хадгалах хэвтэй байлээ. Удаа хадгалж болох уу бялуу? Болохгүй яа. Муудад биднэрт хор болчин тий. Тэгвэл тэр бялуун юу болохоор зармаг болохоор бүр маш удаа хадгалж болдог амар. Тэгээд хөлдөгчин дотор байж тань. Тэгээд дараа нь тэр нөгөө нэг хадгалах хугацааны гормон дээр нь байгаагийг нь харж агаад тэгээд бүр жил бараг хадгалж болдог гэж шүү. Амар ууз. Харин тийм. Тэгээ энэ гоё заримгаа ингээд дүүнэртээ бэлгэлье гэсэн. За юу. Ойлгосноо? Үлмэтгээ чамд бас өгнө гэсэн шүү. Йой. За ингээд Батосын агч нартаа баярлалаа гэж хэлсэн үү чи? Хэлээч эн чин тэгээд. Чамаа сонсож байгаа байхгүй юу та?
Алуу аха Ботосын агч нараа гарч ирж байгаараа заримдаа үл мэдхэд. За дараачийн ах эгч нарынхаа бэлгийг хэл. Ийшээ микрофон. Golden Penny ах эгч нараас нь бичгийн хэрэгсэл бэлгэж байна. За бас гоё бэлэг тийм ээ. Яагаад гэвэл хүүхдүүд манай сод одч одоо сургуульд орсон маш их хэрэгтэй тийм үү. Тэгэл одоо гоё сайхан зурж сураарай, гоё сайхан бичиж, тоо бодож, ном уншиж, оюуна энэ ухаанаа хөгжүүлээрэй гэд Golden Penny ах эгч нар нь ийм бэлэг өгсөн тийм үү. За тэр ах эгч нартаа бас баярлалаа. Би бас оюун ухаанаа сурцсан шүү. Тийм миний үчи сурж байгаа онц. Би бүр юу шатраа сураад 2 жил сурч байгаа. Харин тийм ээ би мэдж байгаа. Би өөрөө заримдаа одоо яана үл мэдэх гэдэг нэрэндээ таарахгүй их мэдэх болчих гээд байгаа ш хоёлаа. Нэвтрүүлгийнхээ нэрийг солиод их мэдэх цэцгхэн хотхонд гэдэг юм болов уу? За өнөөдрийнхөө зочин хэлээрэй минийх. Садад 6 настай. Садад 6 настай. Одоо үл мэдэх тойрон штэ. Дараачийн нэвтрүүлэг хүртэл гингүүт минийхөө баяртайгаа хамт хэлээрэй. За. Эрдэнэ бацаад. Тийм ээ. За чи хэл дараачийн. Дараачийн нэвтрүүлэг хүртээс баяртай. Садад гинэ. За.